миний Монгол оронд юу болоод байна? Эдийн засгийн форум дээр ерөнхий сайданд барьцсан гомдлоод Twitter жиргээчдийн уулзалт дээр ерөнхийлөгч нь хууль дагдаггүй хоёр улс төрч байна гэж бөөрөнхийлөөд за ээлжид бус чуулганыг хуралдуулж эс чадаад улсын хурлын дарганд чуулгана нээлгүй шахуу хаалаа. За төрийн ордны гадаа төрийн ордныхын цуглаан хийгээд за энэ бүхэн ардчлалын шинж тэмдгүүд гэдэг нь маргаангүй юм. За нэг хүний дарангуйлал байхгүй гэдгийг ч баталгаан. Харин өнөөдөр Мянмарын төрийн зөвлөх болсон Ан Сан Суу Чигийн хэлснээр за дүр эсгсэн ардчлал дарангууллаас илүү хортой гэдэг нь л битгий болоосан. Хилцэн талтсан ч сайхан Монгол орныхоо төлөө сайхан бүхнийг хийгээсэн. За төрийн зүтгэлтнүүд улс төрийн бодлоготнууд олноороо оюун хүчээ уралдуулж эв нэгдлээ хангаасан. За энэ бүгдийг ард түмэн хүсэж байна. Өнөөдөр миний Монгол ярилцлагын нэвтрүүлгээр за улсын хурлын гишүүн Гантөмрийн уян оролцож байна. За танд юун төрөнд бас урилга хүлээн авч энд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа өрсөнд баярлалаа. За тэгээ хоёулаа шууд асуултанд оръё тийм ээ. Саяхан ерөнхийлөгч маань нэг жиргээчдэд нээлттэй уулзалт хийлээ шүү дээ. Тэгээд түүн дээр бас нэг олонний анхаарлыг татсан зүйл нь гэвэл за хоёр улс төрчд юусоо хууль хэрэгжихгүй байна гэсэн зүйлийг хэлсэн байгаа тийм. Тэгээ энэ тал дээр бас таны бодол юу вэ? Энэ хоёр хүн ямар хоёр хүн байж болох вэ? Нэг хэлэхэд би тэрийг сайн үзээгүй. Үзье гэж одоо амжаагүй байгаа. Тэгэхээр тэр талаар хэлэх юм үндэ алга. Ямар нэгэн таамаг бол байхгүй юм тийм. Би үзээгүй юм чи. За ер нь бол яг сайтуудаар ч юм уу тийм сошиал ертөнцөөр зөндөл явж ил байсан л та. Тэгээд өмнөх дугаарт одоо ард түмний хайрлын намын дарга ламжовын гүндлээ оролцсон. Тэгээ өөрийнхөө бас үйл бодлыг хэлсэн л дээ. Тэгээ би бас яг энэ асуултыг ер нь бол асуусан. Тэгээ улс төрд бас ингээ адилхан ороод хутгалж байгаа хүмүүсийн хувьд тийм ээ бас ямар нэгэн таамаг бол байгаа гэж бодоод асуугаад байгаа юм л та. Тэгээ гүндлээгийн хэлсэн үгдээр бол ингэж хэлж байгаа. За нэг нь бол яалчгүй инх хоёраа. Одоо ерөнхийлөгч гэсэн инх хоёраа. Нөгөөх нь бол Баяр Цогтмужийнх баталгаал гэж тэгжсэн л та. Тэгээ таныг яг зөвхөн нэг хүн бас нэр дэвшүүлэх юм болов уу гэж бодож илаа. Үгүй би харин ерөнхийлөгч яг ямар утгаар яг юу гэж хэлсэн өөрийнх нь намнаас сонсоог учраас сонсоогүй юмар одоо хамгаалж ярих жоохон төвхтэй юм л та. Ер нь хууль дагддаг хоёр хүн байхгүй шүү дээ. Хууль дагддаг олон хүн байх шүү дээ. Жудагт Монгол саяхан хөдөлгөөний цуглаан дээр тийм ээ. За улсын хурлын хэдэн гишүүд за би төлөөллөө замун гишүүн батлага тий очоод бас үг хэлээд амжсан. За түүн дээр бол юу хэлснийг та бас мэдж байгаа тий. Эдгээр хүмүүсийг сонгоод хэрэггүй гэд нэг хэдэн хүмүүсийн нэрсэг дурдсан шүү дээ. Энэ тал дээр та санал нийлж байгаа гэж бодох уу? Гэхдээ одоо би тэрийг зуржуудагт Монгол хөдөлгөөний хувцастад бас одоо цуглаан зохион байгуулж нэрж үгээлээч гэсэн. Тэгээд би үгээ бэлдээл явуул очсон. Тэгээд бас Монголын арчилсан холбоо хамтрагч зохион байгуулсан юм байлээ. Тэг хүн болгон л одоо янз бүрээр үгээ хэлсэн. Тэгээд тэрэн дээр одоо жишээлбэл зарим иргэд сонгогчдын нэг тийм төрийн бас байгууллагын нэг настай өгн 80 настай бас өгн байгуулсан байсан. Тэгэхээр бас их мундаг ах байсан л та улс төрийн хувьд дүнэлтээ хийцэн сонгогчдыг бас одоо аль чиглүүлэх үгээд төрийн бас байгууллагаар явж байгаа. Тэр өнгөт бол жишээл одоо зохион байгуулагчдын энэ шүүмжлэл ярьж лээсэн. Батлага гишүүний энэ шүүмжлэл ярьж ах жишээтэй. Тэгэхээр тэн дээр бол янз бүрийн санаа бодлоод илэрхийлсэн. Зөвөр би бол өөрийнхөө бодож байгаа үгийг хэлэхдээ бол ер нь Монголд энэ юм явха байла. Бидний явсан систем өөрөө зогсож байна. Тэгэл дараагийн гарцыг бол бүгдээрээ хамт одоо тэр гарцыг яаж чиглүүлэх вэ? Ямар арга замаар тэр энэ хүнд нөхцөл байдлаас Монгол орныг аврах уу, цаашлаад яах уу гэдэг тал дээр л өөрийнхөө санаа бодлыг илэрхийлсэн. Зөвөр бусдын үг тэгээд зөндөө хүмүүс нэр хэлсэн шүү дээ. Одоо манай намын даргаыг хүртэл нэрлэж байсан. Тэгээд яг тэн дунд бол нэг тийм олон түмэнд сайн нэртэй сөрхийн хүн байхгүй байсан. Тэг хүмүүс нэрлж яхад хүлэн зөвшөөрч явах шиг л байсан шүү дээ. Тийм. Энэ зөвхөн дэмжиж л гэсэн үг юм. Гэхдээ би ч нэг дэмжиж яагаад ах юу аах вэ? Би бол тэртээ тэргүй их олон жил энэ Монгол төрөд дүүрэлцсэн болохгүй хүмүүсийг нэр зааж сонгож болох хүмүүс гэж бас зөндөө сониноор гаргаж л байсан. Тэгээд тэнд донд байдаг л нэрнүүд дуулдчихлээ лээ. За Монгол улсын засгийн газар 2015 онд Францын нэг Areva компанид тийм ээ уран ашиглалтын 3 лиценз олгосон байгаа. За тэгээ 2017 оноос эхлээд бас уран экспортлохоор ажиллаж эхэлж байгаа гэдэг чийсэн. За тэгээ энэ бол юу ярих гэдэг нөгөө нэг цөмийн хаягдлыг тий. Одоо нэг хэсэг нь хайж болно гээл тий. Нэг хэсэг нь хайж болохгүй гээл ингээл одоо зарим ингээл одоо ард иргэд маань эсэргүүцлээ илэрхийлээд тий шүү дээ. Энэ дээр таны үзэл бодол юу юм ямар гэдэг.
Яг зөвөр Areva-тай холбоотой янз бүрийн маргаа их олон жил явлаа. Areva гэдэг компани Монголд их олон жил ажиллажлаа шүү дээ. Тэгээ үнэхээр энэ уран гэдэг юм чинь хүний эрүүл мэндэд гарцаагүй одоо хортой аюултай ирээдүйдийн үндэстэнд ийм цөөхөн хүн амтай үндэстэнд бас хор охирол учруулж болох үс ийм нөхцөл байдал байгаа учраас маргаанд агуулад ингэж яваад байна. Уран ашиглая гэхээр одоо дэлхийн нийтээр нэг зарчим бол хэрвээ уран үйлдвэрлэж байгаа ашиглаж байгаа бол олборлож байгаа бол ямар нэгэн хэмжээгээр үйлдвэрлэл явуулж байгаа бол хаягдл ашигласан түүхий дэ өөрөө буцааж болох юм одоо үүрэгтэй ийм зарчим номтой юм байна. Тэгээд энэ минь асуудлуудыг бид нар бол жишээлбэл одоо зохицуулж хянаж чаддаг төртөө билүү энэ бүхнийг одоо ухаалгаар шийдэж чадах боломж олцсон одоохондоо Монгол хооронд бол байхгүй байна гэж харж байна. За би бол саяын чуулган бол 2 өдөр зарлахад очиагүй. Нэгдүгürt энэ маш их одоо том асуудал их яаран оруулж ирсэн. Тэгээ энийг аль болох батлуулах гэж хүчилж байсан. Хэдийгээр тийм аюул багтаа нэртэй юм шиг боловч үндэ бол бид нарыг аюулаас хамгаалаад байгаа юм шиг нэртэй боловч ингэж их хүчин чармаалт гаргаж хүчин зүтгүүлж байгааг нь бодоход цаана бол ямар нэгэн асуудал байна гэж ингэж бодсон. Тэгээд ч би одоо бүрэн бүтэн мэдээлэл аваагүй. Яагаад гэвэл бид нарыг нөгөө өлж тус зарлахын өмнөхөн л энэ асуудлыг оруулж ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн зөвхөн танилцуулгын хүрээнд бол энэ мэдээлэл хангалттай биш гэж үзсэн. Тэгээд бас иргэний хөдөлгөөнүүд цөмийн эсрэг төрөмсөө олгож ихсал хийсэн шүү дээ. Тэгээд тэд нар бол бас нэлээ иж бүрэн мэдээллийг бол гишүүдэд өгсөн байлээ. Тэгэхээр тэр мэдээлэлтэй бүрэн танилцж ажлын асуудлаар бас байр суурь илэрхийлэе гэж бодсон. За тэгээд 500 сая Америк доллар зээлэхэр боллоо гэх тийм ээ. Одоо Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал бас ярьлаа шүү дээ. Тэгээ манайх ч одоо өмнө нь бас 200 сая Америк доллараас зээлсэн. Тэгэл Чингис Бон Самура банд гэлд энэ их үр зээлийг ингээд аваад ашигтай юм болов ашиггүй юм болов ер нь таны үзэл бодол бас ямар байдаг юм бэ энэ дээр? Гэхдээ ер нь бол одоо ингээд манай эрх баригчдын миний нэг хатуу шүмжилж байгаа юм бол жишээл өнөөдрийн хүндрэлээс гарна гэвэл заавал үр зээл тавина. Өөр арга байхгүй. Одоо эдгээр ингэж одоо Монгол үр тавих боломжгүй болчлоо гэд ингээд асуудал яриад байгаа хүмүүс зүгээр үр тавиал дараагийн өрөө дараал өрнөөс өрлөө ингэж амьдардаг болчих юм бол энэ яавч бол зөв амьдрал биш ээ. Мэдээж үр байж болно. Гэхдээ тэр үр бол биднэрт жишээлбэл тодорхой одоо үр дүн авчирсан байх ёстой шүү дээ. Бид нар тэр зээл авах гэж байгаа юм а юунд ямар төсөл зарцуулахын дараа нь энэ төслөөсөө ямар ашиг олохын тэгээд энэ үр зээлээ яаж төлөх юм бэ гэдэг юм утга учиртай бодлоготой байх ёстой. Айл гэрч гэсэн тийм шүү дээ Монгол банкнаас зээл авахдаа айл бүхэн эсвэл орон сууцны зээл авахдаа ч юм уу томоохон зээлдээ заавал одоо хуралддаг асуудал орлогоо тооцдог эрсдлүүдэд тооцдог юм байна. Гэтэл Монгол гэдэг бүхэл бүтэн улс ямар ч тийм юмгүй зүгээр л зээл аваад энэ өстой урт удаан хугацаатай ийм мөнгө чи авалгүй яадаг юм бэ? Юу ч гэсэн л авчий гэдэг ийм байдлаар явсаар байгаад өнөөдөр бүгдээрээ хэдхэн жилийн хугацаанд бид нар одоо 20 гаруй тэрбум долларын өртөө болцсон л ингээд сууж штэ. Тэгэхээр энэ бол яавч зээл аваад асуудал ингээд энэ одоо зээл авсаар бол улс орон хөгжнө гэдэг бол тийм зөв гарцуул одоо биш ээ. Одоо улам тэр тусмаа юм тодорхой бодиттой төсөл хөтөлбөрүүд эдийн засгийн үр ашигын тооцоогүй юм тооцоотой төсөл хөтөлбөр байхгүй байгаа цагт бол энэ бид нарт бол улам л хүндэрнэ. Ялангуяа одоо залуу үе, ирээдүйн үеийн нуруунд дээр томоохон ачаа олж ирнэ. Тийм учраас би энэ зээлнээс зээл гэдэг юм бол огтүлийн зөвшөөрөхгүй байгаа. За харин одоо түүний оронд яагаад бид нар зээл аваад ийм их ашигт малтмал баялаг гаргаад бид нар өрөнд улам унаад эдийн засаг маань хөгжихгүй, дээшлэхгүй бид нар ингэж байгаа юм бэ гэдэг асуудалтай дүгнэлт хийж тэр авч байгаа мөнгөнийхөө дотоод зохион байгуулалт энэ өөрийнхөө бүтэц систем рүүгээ илүү анхаарах цаг болсон л гэж бодож байна. Дэлхийн жишгт нийцсэн одоо Америк улс гэтэл ер нь бас зээл өртөл өгдөг шүү дээ. Өрөө зээл авч ер нь зохицуулдаг. Тэгээд би юу хэлэх гээд байна гэхээр одоо манай Монголоос илүү эд баялагын муутай тий ер нь бол одоо байгалийн баялагын муутай орон хүн амцуутай орон ингээд сайхан амьдрал болоо л ш тий өр аваад тий ингээд манай Монгол ингээд өр зээл аваад та түрүү хэллээ ш дотоод бүтц тэр яг ингээд өрийг одоо тэр зээл авсан мөнгөө юунд зарцуулахыг гэдгийг бас сайн шийдчихэж тий ер нь бол тэгжээж бас энэ гарцсан төрөх байхаа гэдэг чинь тэгээд дээд хүмүүс нь л болохгүй байгаа юм л да тий ер нь өмнөдөө бол тийм уучлаарай би энэ жоохон ханиатай байгаа эфир төр хаагаад нэг яачих тэгж болох шууд за болно магадгүй манай эфирийн найруулагч бас түр дууг нь авчихгүй тий босно за баярлалаа.
За тэгэхээр үзэгчдээ миний Монгол ярилцлагын нэвтрүүлэг үргэлжилж байна. За тэгээд үргэлжлүүлээд бас асуудлуудаа орё гэж бодож байна. За саяхан бас Батлага гишүүний туслах төвшин жаргалыг тийм ээ баривчлаа. За тэгээд ер нь бол хорилоо шүү дээ. Та тэн дээр бас ингээд очиод уцаар яриа те ер нь бол бас төлөөлөл боллоо шүү дээ. Тэгээд энд бас таны үзүүлсэн нөлөө байгаа гэж ер нь бол ард иргэд хараад байгаа юм л та. Тэгээ та би бас юу асуух гээд байна вэ гэхээр та одоо ингээд Батлага гишүүний туслах тэнд хоригдсон учраас та ингээд очиод байна гэсэн бас бүлэг хүмүүс хараад байгаа байхгүй таныг. За өөр энгийн одоо ард иргэд тийм ээ зүгээр энгийн нэг эмхтэй байсан бол та тэнд очиод буцаараа тэгж хөөцөлдөж явах уу? Үгүй би Батлага гишүүний туслах учраас гэж тэгж асуудал хандаагүй. Энд чинь их өөр юм л да. Зүгээр би үнэндээ тэр гэмт хэрэг мэргийг бол мэдэхгүй. Би Батлага гишүүний талд байгаа ч юм биш. Тэр асуудал үнэндээ юу болсныг мэдэхгүй шүү дээ. Би энэ талаар бол хэнийг нэг өмөрч дуурч чадахгүй. Яагаад гэвэл мэдээлэл учраас тэрнээс түүнээс үл хамааран яг хүүхдтэй нялх одоо хүүхдтэй ийм эмхтэй гэмт хэрэгтэн болоогүй шүү дээ хараахан. Тэгээд яг сэжигтнэр ингээд хорж цагдахтаа нөгөө хүүхдийг одоо давхар шийтгээд ээж нь гэмт хэрэгтэн болоогүй байхад хүүхдийг нь давхар шийтгээд ингээд байж. Тэгээд тэр хүүхд ханиацтай хөрөвдмөр байсан л да. За би бол хинч байсан ингэж явах байсан л гэж хэлмээр байна. Тэгэхдээ энэ удаа Батлага гишүүнөө нялх хүүхдтэй хүүхд хоригдж байгаа. Тэр нь одоо Батлага гишүүний туслах болж таарсан учраас одоо ингэж их үн төгчилж харж байгаа гэж магадгүй. За бид нэр эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Эрдэнэшин гишүүн бит хоёр бас одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхэн шийдвэр биш цагдаа өөрчлөлт арга төвийг хариуцдаг цагдаа ерөнхий газрын даргад бас захиа бичсэн. 461-р ангийн даргад тэгээд албан бичиг явуулсан. Тэр бол юу гэвэл ер нь энэ мөрдөн байцаах шатанд хэрэг илрүүлэх шатанд эмэгтэйчүүдийг одоо байцаахта цагдан хорихдоо ийм нялх хүүхдтэй ийм мэтэршлэнгийн хүмүүс байгаа юм биш үсттэй. Хоригдож байгаа эмэгтэйчүүд хичнээн байгаа юм. Тэр нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч гэдэг ийм албан бичиг явуулсан. Хариу ирэх байхаа гэж бодож байна. Ер нь бол яг тэр эмэгтэй төлөө Батлага гишүүн тэмцээд тэгээд энэ нялх хүүхдтэй хүн ингээ хоригдж байна гэдгийг бол асуудал гаргаж тавьсан байх. Над руу үүний дараа бас нэг эмэгтэй ярьсан. Тэгээ би эргээд одоо ажлын өдөр яриараа гэсэн тэр эмэгтэй над руу эргэж яриаггүй байна. Би бас 2 жил ингээ байцаагдж байна гэж. Зарим хүмүүс тэр нэг маралмаа энтер гээд жишээлээд надаас бас ганц 2 хүн асууж илээ. Тэр маралмаа гэдэг чинь нөгөө нэг жоохон хүүхд нөхөртөөгөө нийлээд үтгцэн алдсан нэг эмэгтэй мөн баха. Тэгээ тэр эмэгтэй бол нялх хүүхдийг үтгсэн. Дараа нь өөрийгөө аврах гэж жирэмсэн болсон. Тэр одоо их харгас эмэгтэй санагдаад байгаа байхгүй юу? Арай л харгас. Хүүхэд алчаад дээрээс нь дахиад нэг хүүхэд шийтгэж штэ. Өөрийгөө одоо шорондоор хугацааг хойшлуулахын тулд өөрөө жирэмсэн болоод ингээ жирэмсэн эмэгтэйг бас тэр хорих ялаас бас тодорхой хугацаанд чөлөөлдөг шүү дээ, хойшлуулдаг. Тэр ингэж өөрийгөө аврах гэж хүүхдээ золж ийн гэдэг бол тэр бол эмэгтэй өнгө дэндүү харгасан юм эмэгтэй байгаа юм л да. Тэг яг хүүхэд нь бол өрөвдмөр юм. Гэхдээ энэ эмэгтэй бол өөрөө тэр хүүхдийг өрөвдөхгүй байгаа юм. Тиймээс амарчаад охинтой болсон хүүхэнд төрсөн. Би яг зөвөр нөө маралмаа гэдэг хүмүүс асуугаад харна яасан чинь эн чи юу лээ гэсэн нөгөө хүүхдээ алсан эмэгтэй байсан. Ер нь бол гэмт хэрэг хийсэн эмэгтэйчүүд гэмт хэрэг хийсэн шүүхээр тогтоогдоод яг ялтан болсон тийм эмэгтэйчүүдийг хорих дээр эсвэл хүүхдтэй хамт байлгадаг эсвэл хорих хугацааг нь ялан нийлүүлэхийг хойшлуулдаг ийм штэ ялтан дээр ийм энэрэнгүй бас ийм бодолтой ханддаг. Гэтэл гэмт хэрэгтэн болсон эсэх нь тодорхойгүй зүгээр сэжигтнэр татагж хахад хүүхдийг тэгж давхар шийтгэнэ гэж бол үнэхээр байж болохгүй. Нөгөө талаас нь харах юм бол хүүхдээр нь далимдуулж хүүхдийн гадна зовоож аваад хоол өгөхгүй мэм өгөхгүй тэ хөхийн чинээж агаад хэр хүлээлгэх гэж байгаа юм шиг ийм одоо харгас юм бол ажиглагдсан. Тэгээд манай тэр бидний явуулсан бичгийн дагуу Эрдэнэшин гишүүн бит хоёр явуулсан бичгийн дагуу бусад эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар сэжигтнэр одоо тооцогдож байгаа эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар бичиг ирүүлэх байхаа гэж бодож байна. Тэгээд энэ бол өөрөө нэг ямар ч байсан төвшин жаргал гэдэг эмэгтэй нялх хүүхдтэй эмэгтэй хоригдсноор нийгэмд бас энийг сэрэлэл гэж ингэж бодож байна. Тэрэнд бол бүгдэнд нь л анхаарал хандуулна. Би бол Батлага гишүүний туслах гэдэг утгаар нь хандаагүй. Тэр байтугай тэр гэмт хэргийн асуудал руу бол би огт оролцохгүй. Хинийхэн зөв бурууг мэдэхгүй зүгээр ямар ч эмэгтэй их хүнийг гэмтэрэг хийсэн эсэх нь тодорхой болоогүй байхад ээж хүнийг эмэгтэй хүнийг тэгээд хүүхэдтэй нь бол давхар шууд ялалж болохгүй гэдэг юм байр сууриас хандсан. Мэдээж тэглгүй яг саяны бас төвшин жаргал эмэгтэйгийн хэрэгээр бол бас олон тий ард нь охирч байгаа хүмүүс байгаа ш нь чинь бас мэддэхгүй ингээ охироод байгаа хүмүүс байгаа. Тэдний төлөөлөл бол үнэхээр болж чадсан байгаа. Тэгээд
Таны хувьд бол бас ингээд цаашаа өргөх хүчийг явуулж гин гэдэг бол мэдээж сайн шилт юм аа. За би ингэсэн байгаа. Манай сэтгүүлч таныг өнөөдөр Биний Монгол ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон гэдгийг мэдээд за тэгээд иргэдээс бас нэг сэтгэл авсан байгаа л да. Тэгээд хоёулаа тэрийг үзчихэд эргээд студидтэй болсон. Амаараа гэхээс яг хөөрхөн эрх мэдлэнч хүрдэг юм бол яг хийсэн юм бол харагдахгүй л байгаа л та. Яг хурлын гишүүдийг яг нэг шудраг бай нэг баяр цогт эдний тухай ярьж байгаа нь бол зөв. Тэгээд өөрөө гол нь тэгээд шийдвэрлээд юм хийх гэхээр гол нь тэг бүлэгч байхгүй нэг эрх мэдч байхгүй болохоор хүч чадалт нь хүрдэг юм болов гэж бодож шүү дээ. Одоо Ганбаатар нь яг нам байгуулаад тэр ч одоо нэг өдөршний эвлэлийг нам болгоцсон шүү дээ. Тэр шиг тийм хүч далайцтай байж чадахгүй байх. Оюун гол хүч нь хүрэхгүй байх гэж бодож шүү дээ. Тэрнээс нэг намын бүлэг тариалагдаад ядаж үгээ хөргөж ийл зүгээр байсан баг. Гол нь тэгээд нэг шудраг нэг удамжинд нэг үгээ хэлдэг шигээр их хурд хэлээд тэр нэг нийтэд нь хүрэхгүй л байгаа л та. Ажил хэрэг болохгүй л байгаа л та. Тэгэл би дагш байж байгаа л би дагчийнхаа үгийг хэлээд ивэл харин зүгээр ах гэж бодож байна. Тэгээ уян гишүүний хувьд бол би дагш дэвсэн дээр нам минутэр янз бүрийн тийм урам шаарсан юм ярихгүй шүү дээ. Нэг тэгээ хоёрт асуух юм сая одоо цөмийн хаягдлын юм нэгэд яриад шүү дээ. Энэ талаар одоо ямар бодолтой байдаг вэ? Эсрэг юутай байдаг вэ? Иргэний нийгэм юу хөдөлгөөнүүд шүү дээ. Төрөмөл бол тэднийг бас дэмжиж нэг ажиллаад хөдлөөд өгсөл гэж. Тийм байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд яг тийм бүтээсэн гэдээ бас хэцүү. Зүгээр өөрөө бас энэ чинь бас юу яадаг баг л та. Соодлын өнөд нь цөөдө даавсрын гишүүн тэгээд уян гэдэг нэг хэдэн гишүүн л шүү дээ. Санаа нийлсэн 3 4 хүн гишүүн тэгээд тэднийхээ юу нөгөө хэдэн бодлого нь хүлээж авахгүй дараад идэг. Тэгээ ерөөсөө юм хийх гэхээр хилэгдвэл юм шиг л шүү дээ. Тэ? Тэгж л ойлгодог над. Хүүхэдтэй эхчүүдийг ямар нэгэн бодлогодоогүй хэрэгээр барьж хорих нь бол хамгийн буруу асуудал баг та. Хүүхдийн эрх хэрэгчлөөний асуудал гэдэг. Хүүхэд нэг төрөнд үлдсэн эмэгтэйчүүд эхчүүд хүүхдийг гэсэн бодол энийг засаг зөр бас бодолцох хэрэгтэй байх. Хоёрдугаар уян гишүүд бол тэр гишүүн бол гардагын зүв байх уу. Тэр нэгэнтэн сонгуулиар өөрийн би хэлсэн амлалт үүргийг биелүүлж чадаагүй юм чинь өөрийнхөө амлалт үүргийг биелүүлэхийн төлөө ард түмэнд хэлэх үгтэй гараад хойштойхын тэмцэлийг өргөлжүүлсэн дээр байлгүй дээ. Тэр уян гишүүн тэр дахиад их хурал сонгогдно үгүй юу? Энэ өөрийнхөө чиг бодолд үнийж байгаа сал гэж бодож байна шүү дээ. Миний хувьд үүрэг тэмцэлтэй хэлсэн дааж уян гишүүний хэлсэн үг хүлээж авч биелүүлэх хэлэлцэх асуудал үнэхээр байсангүй. Энэ хүн үнэхээр ганц одоо цөөдөж л байна да. Ийм хөлөн хүн энэ одоо ард түмнийхэн төлөө, хорныхын төлөө, байгалийн байлгуур уурхай бүх тиймнийхэн төлөө үн шин сэтгэлээр уян гишийг ханддаг хүн олон байгаас л гэж би бодож байна. Өөрийн малга. Уян гишүүнээс асуух улс их оронд хааш яваад байна. Энэ баялагч нь одоо хаагур яваад ямар урсгалаар гараад байгаа юм бэ? Энэ дээр нэг асуудал тавиад нухастаа ханддаг шүү дээ. Уг нь хаяа нэг улсын хурлын танхимд бас юм хэлж байгаа харагддгийг. Тэгээ яг хөө тэр хүүхэд хүүхдээ эмэгтэйг бол хорих бол бороо. Тэрийг бол ер нь бас зогсоочвол болиулчвал яасан юм бэ? Хүнд хэмт хэрэг хийгээгүй л бол тийм ээ. Тэр хүүхэд хүүхдээ үнийг бол тусгаарлаад хорилооч гэсэн тусгаарлах хэрэгтэй. Хүүхдээс нь салгаж болохгүй. Энэ асуудал дээр уян гишүүнийг бас асуудал тавиад энийг бас нэг нааштай шийдэж өгчөөл тийм ээ. Хорихгүйгээр үнэхээр онц ностой хэрэг хийгээгүй бол хүүхэд хүүхдээ эмэгтэй үнийг хорих шаардлагагүй. Энэ асуудлаар уян гишүүнийг бас анхаарал тавьж ажилласаа л гэж бодож байна. За яг өнгөрсөн 4 жилд бол уян гишүүн одоо үнэхээр ганцаардаад байт юм уу, санал нэгддэг юм уу, эсвэл одоо хүч мөхсдөд байт юм уу те тавьж байгаа шаардлагууд бол байдаг. Зөв асуудлууд тавьдаг. Энэ улс их орн чи ер нь л одоо чи өөрсгөө ч юм уу одоо те бүлгээ бүрдүүлээд хүчтэй өшөө шаашаа хүчтэй орж ирээд энэ сонгуульд бас өөрсгөө бас нэг тийм ээ зөндөө асуудлуудыг гаргахаар тийм бүлэг өөрийнхөө орчин тойрныг бэхжүүлээд энэ улсын хурлд ороод тийм ээ өшөө хүчтэй асуудлаа ахиж гаргаад ахаад тэмцээд яваас шээл гэд бити зогсоож яагаад одоо зогсонгүй байдалд ороод хүчин мөксдөд байгаа бол ард иргэдээсээ санал одоо тэрийг хилээ тийм ээ тайлагнаад ийм асуудал тавихаар энд очиж гацчаад байна тийм энд хүчтгүүдэд энэ саналгүүдэд энд ингээд дарагдаад байна гэдэг асуудлууд ард иргэдэд тавиад тэрийг одоо өшөө цааш нь ард
түмнээсээ дэмжлэг аваад энэ ард түмэн дотроо бас нэг ороод цуг ажил анх гарч ирсэн шигээ энэ асуудлаа ахаад өшөө тууштай яг тэрэн шигээ яваач. Уг нь зүг зүйтэй асуудлууд тавьдаг. Энэ их орон чинь ер нь болохон байлаа шүү. Энэ баялаг чинь доогоороо алга боллоо. Хойч үед чинь үлдэх юм алга боллоо. Хойч үед чинь бид нар одоо лаг шавар үрдэх хэцүү байж тээ. Сайхан өв уламжлал, бие биенээ хүндэлдэг, хайрладаг, инээмсэглэдэг, соёлтой тийм орчин өв уламжлалыг энэ хойч ирээдүйд үлдэх хэрэгтэй шүү дээ бид нар энэ хүүхдүүдэд. Тэгэхгүй бол одоо энэ баялагын дуулсан, хараасан, ууралсан, уцаарсан царайтай хүмүүс нийгэмч их болчихлоо. Энийг л болиулах нийгэм маань буруу тийш яваад дандаа уцаартай нийгэм болцсон байна. Хүмүүс ерөөс. За тэгэхээр иргэд бол хэсэг иргэд таны хувьд бол иймэрхүү бодолтой байна. Одоо би хэд хэдэн юм тэмдэглэж авлаа л да цүү үед юм. Жишээлбэл ингээд уянгаа их сайн үг хэлдэг гэж ах шиг байна те. Үг нь ажил хэрэг болохгүй байна гэж. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэгээ бас юм хийх гэхээр эдгээр хийлэгдэггүй ах л да тэгж яах юм бас ингэ өнгөөсөн бодол те. Гэтэл манай энэ систем өөрөө хинч юу ч хийдэггүй ийм системийг бид нар сонгоцсон байна. Би тийм учраас огт өөр систем, огт өөр одоо төрийн байгуулалтыг, зохион байгуулалтыг бол санал болгож байгаа байхгүй. Өнөөдөр бид нар хин ард түмэн хоёр субъект сонгодог. Нэг нь ерөнхийлөгч, нөгөөх нь парламент. Улсын их хурлын 76. За 76 гишүүн нөгөө тойрогоор сонгогддог учраас дараа нь 4 жилийн дараа дахиад тойрогтой очино. Тэгэхээр одоо улс орон яах нь хамаагүй. Энэ тойрогтол би гайгүй юм хийсэн нэртэй үйл би дахиад их хурлын гишүүн болно шүү дээ гэдэг ийм сэтгүүгээр хандсаар байгаад энэ улс орныг 20 жилийн дараа эргээд харсан 26 жилийн дараа нэг ч үйлдвэр хийгээгүй зүгээр л олсон мөнгөө санал авахын тулд цацаж хаяал ингээл бодоо олгосон. Тэгэхээр би одоо энэ систем бол ерөөсөө тэр чигээр явахгүй байна гэж. За нэг нь эрх баригч байдаг тэр нь одоо эрх баригч гэж гарахаач байлаа дангаараа. Тэгэд нөгөөх нь сөрөгч. Сөрөгч нь бол эрх баригчийг л сайн юм хийлэхгүй байж байгаа шүүмжлэл ингэжл байвал дараа нь арай нэр хүндтэй. Эднэр чинь дуурдаг шүү гэсэн. Нэр хүндтэйгээр дараагийн цагт олон болно гэдэг ийм одоо цикл явсаар байгаад хэний ч эрх баригч болгодгүй юм руу орчлоо. За тэгээ сүүлдээ одоо ерөнхийлөгчийг сонгодог. Тэг ерөнхийлөгч юу гэдгийг гэхээр ерөнхийлөгч бол яг үнэндээ зарлиг гаргадаг. Тэгээд одоо хууль тогтоолж шийдвэр одоо хориг тавьдаг хуульд. Улсын их хурлын гаргасан шийдвэр, хууль шийдвэрт. За тэгээд дээрэс нь хэдэн шагнал өгдөг одоо нэг за шүүхийг томилдог, за авилгатай тэмцэх газар томилдог гэдэг ийм эрх мэдлүүд байна. За энэ эрх мэдлээрээ дамжуулаад бас хэдэн хүн базчдаг, хөдлөгдөггүй. Улсын их хурл юу гэдгийг яг үнэндээ хууль тогтоох засгийн газрыг томилоод одоо сайн ажиллуулахын хяндаг, чадахгүй л огцруулдаг. Тэгээ одоо хууль сурталчилдаг нэг иймхэн л үүрэгтэй. Гэтэл энэ нь бол хинч юу ч хийж болдгоо ийм одоо балаа системээр бид нар явчихжээ. Одоо бол нэг хүнд эрх мэдлийн өгсөн шиг өгөөд хариуцлагын тооцсон шиг тооцдог. Тэр хүндээ нэг жоохон урт хугацаатай юм хийх бололцоо олгодог ийм систем рүү бид нар явахгүй болохгүй байна гэж ингэж ярьж байгаа. За үнэхээр юм хийя гэвэл одоо жишээлбэл сайд юм хийх илүү бололцоотой. Улс төрчийн хувьд бол сайд айгаад байх зүйл биш. Харин ч одоо хийх юмтай одоо санаа бодолтой зорилго чиглэлтэй юм бол сайд хийж явах ёстой. Гэхдээ өнөөдрийн энэ системд сайд бол өөрөө яг л нэг системийн эдис. Одоо жишээлбэл сайд яаж томилогдож байгаа нөхөр нам фракцуудаас томилогдож байгаа байхгүй. За чи манай квотоос сайд бол. За сайд болоод яах юм? За чи намаа санхүүжүүлнэ. Юуны өмнө одоо тэдэн үзэхийн гишүүн өгнө. Энэ юм энэ арга хэмжээг санхүүжүүл. Сонгуул тэдэн төгрөг олж ир гэдэг ийм үүрэгтэй сайд нар байгаа байхгүй да. Эхнээсээ шоронд явж байна. Тэгэхээр энэ системд бол сайд байгаад ч нэмэргүй, ерөнхийлөгч байгаад ч нэмэргүй болчиход байгаа байхгүй. Тийм учраас би чинь улсын их хурлын гишүүн болох гэж яваагүй. Ер нь энэ систем тогтолцоог тэр чигээр нь өөрчлөх гэж явж байгаа маа. Миний 10 жилийн тэмцэл бол энэ л юм. Улсын их хурлд орсноороо би үүнийгээ жоохон ахиулсан. Яг үг л яриад байна гэж бодож байгаа. Үгүй, үг бол илүү хүчтэй. Үг өөрөө бодтой хүчтэй. Үг нийгмийн оюун санааг өөрчилдөг. Тэр үгээрээ үг аюул том ямиг урагшин ингээд ахиулдаг байхгүй. Тэгээ намайг үг л хэлээд юм хийхгүй байна гэж байгаа хүн бас ингээд таарлаад байдгийн. За санаатаа санамсаргүй зарим хүний үг сонсооч тэгдэг байж магадгүй. Энэ яриа үг хэл чинь өөрөө тууштай, тасралтгүй, ямар ч эргэлзээгүй байж
хүмүүсийн оюун санаа, нийгмийн оюун санаа тэр чигтээ өөрчлөгдөж юмыг энэ нэрээ өөрчлөх ёстой байх шүү гэж сая 10 жилийн дараа хүлээж авч байгаа байхгүй. 10 жилийн өмнө бол намайг энэ үндсэн хуулийг үндсээр нөөцлөхгүй болохгүй парламентыг тараа гэхэд бол хэн ч хүлээж авдаггүй байсан. Яагаад? Улс орон болж сайхан байж дуулуурхаа өгч чинь дотоодын нөхцөлд хар ийм болцсон байна. Ийм их гудамжинд машин байна. Эдийн засаг бизнес ингэж явж чинь чи яагаад болохгүй гэдэг. Энэ систем чинь нурж урн энэ буруу юмар явж чинь хэр хүлэн зөвшөөрдөг байсан. А одоо бол окей зүг байсан байх шүү. Энд чи хэрвээ бүгдээрээ энэ системдээ ороод адилхан хувааж идээр шамшигдуулаад хэн ч юу ч ярихгүй айгаал энэ системийн нэг хэсэг болоод исэн бол энийг нийгэм ойлгохгүй шүү дээ. Бас ойлгохгүй шүү. Гэтэл цөөн боловч хүн тууштай ярьсны эцэст энэ юм өөрөө өөрчлөгдөх юм зам мөр дээр одоо тулж ирлээ л дээ. Тэгээ энэ бол үр дүн. Энэ аягүй том үр дүн. Нийгмийн оюун санааны өөрчлөлт гэдэг бол өөрөө өнөөдөр юу гэдгийг энэ аягийг угаахтай адилхан тийм хялбархан цаг хугацаанд өөрчлөгдөг гэдэг биш л дээ. Хугацаа шаарддаг. Тууштай үг хэлдэг ийм хүмүүс байснараа тэр хугацааг богиносгодог, нийгмийн шилжилт рүү өөрчлөлт рүү арай одоо хурдан хугацаа наашлуулдаг юм л да. Тэгээд тийм учраас тэр ажил хэрэг үг нь ажил хэрэг болохгүй юм их гэр хийлэгдэг байхаа гэдэг дээр би тийм ярмаар байгаа юм. За улс орон ер нь хаашаа яваад байна гэлээ үнэхээр одоо манай улс орон яг энэ байдлаараа бид нар өөрчлөлт шинжилт хийхгүй энэ засаглалын системээ өөрчлөхгүй бол бид нар бол нурж ундаг руу л явна. Өөр арга байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг хинч хүлээн зөвшөөрч боломгүй байна. Тийм учраас миний санал болгож байгаа зүйл бол одоо элдв янзын маяггүйгээр Монгол улс илүү төвлөрсөн систем рүү орох шаардлагатай. Тэгжээж энэ улс орон одоо өнөөдөр бол би хэлж байгаа л да. Сахилга, хариуцлага, зохион байгуулалт эмх цэгц хариуцлага ийм зохион байгуулалт хэрэгтэй байна. Удирдагч хэрэгтэй байна гэж. Тэгэхээр яг ийм юмыг л би санал болгож байгаа. Өнөөдөр эмх цэгцэндээ орох хэрэгтэй, бүгдээрээ хариуцлагатай болох хэрэгтэй. Ийм шударгаас хариуцлагыг хэн тогтоодгийг эднэртээ орооцолдоогүй ямар нэгэн юмараа барьцаагүй ийм хүмүүс л одоо тогтоодог. За би сая сонгогчийн хүмүүсийн хэлж байгаа үгнээс ер нь бол ингээл үг л хэлээд яваад байна те. За окей дэмжиж гин уянгаа сайн бай. Бүгдээрээ ямар нэгэн байдлаар дэмжиж гин. Гэхдээ одоо надаас үйлдэл хүлээж гин. Би бол 10 жил ярьлаа, тэмцлээ. Тэгээс үлдээ ингээд ясны одоо юу гэдгийг цаанаасаа заяасан тэмцэж явах хэрэгтэй хүн юм шиг. Одоо энэ тэмцлийг шатагуулах хэрэгтэй. Тэгээ энэ зохион байгуулалтыг бол зайлшгүй хийхээс өөр арга байхгүй л дээ. Тэгээд одоо юу гэдгийг эдэнтэй санал нийлдэггүй мүү яадаг ингээл яагаад хүнтэй санал нийлдэггүй. Яг өнөөдрийн эрх баригчтай би санал нийлнэ гэвэл хувааж эдэн зарна эднэрийн нэг болно л гэсэн. Тэгэхээр би санал нийлж хэрхэвч болохгүй. Харин ч яагаад санал нийлэхгүй байгааг тайлбарлаад тэгвэл өөр юу санал болгож байгаа юм бэ гэдгийг гаргаж тавих юм процесс бол миний сүүлийн үеийн улс төрөл байна л та. Тэгээ мэдээж хаяа одоо хүүхдээ тэр эмэгтэйг одоо суллахад нөлөө үзүүлсэнд бас олон талархаж байгаа шиг байна. Би бас тэр их зөв үйлдэлээ гэж бодож байгаа. Тэгээ энийг ингээд орхихгүй ер нь мөрдөн байцаах шатанд эмэгтэйчүүд байвал тэр асуудал бас анхаарлаа хандуулна гэд бичиг сачиг явуулаад эхнээсээ ярьсан байгаа. Тэгээд тэр асуудлыг цааш нь явуулна. Ганцаардад байна гэж шүү дээ хүмүүс. Одоо ганцаардад идэм болов яагаад идэм бол гэж яриад их сая. Тэгээ яг үндэ ингээд хийх хэрэг ганцаардад идэм юм яагаад? Үгүй ер нь бол шүү дээ улсын хурлын гишүүний хийдэг юм чинь ярих юм шүү дээ. Зөв ярьж, зөв үлдэж, зөв саналаа өгч, зөв конопод орж, зөв хууль батлуулах хэрэгтэй байхгүй. Яг бид одоогийн чинь 76 ингээд олонхоор асуудлыг шийддэг. Олонх маань жоохон буруу тийшээ шийдэд байгаа байхгүй да. Цөөнх бид нар ярьж байгаа санал бодлоо хэлж байгаа парламентэд тэр асуудлыг зөв тийш болгохын тулд ярьж байгаа. Санал оруулж байгаа. Өөрийнхөө бүрийн эрхийн өрөөнд би хууль санаачилж байна. Асуудлууд оруулж байна. Тогтоох шийдвэрийн төсөл боловсруулж оруулж байна. Хууль хяналтын байгууллагууд бичиг сачиг явуулж, хариуг авч, мэдээлэл авч одоо ингэж хүмүүст одоо хэрвээ болохгүй хөл батлагдаад байвал би тэрийг энэ ийм сайхан хууль болсон гэж хэлэх албагүй шүү дээ. Би шүүмжил дийлийнх нь болохгүй юм хийгээд батлагдаад байгаа учраас би тэрийг болохгүй гэдгийг нь хэлж байгаа. Дийлийнх юм нь болохгүй юм хийгээд байсан учраас өнөөдөр Монгол орн болохгүй л болчиход байгаа байхгүй. Дийлийнх нь болж исэн бол энэс арай өөр байх байсан. Тэгээд зүгээр энэ байдлыг нь хэлж байгаа хэрэг. Тэгээд миний хууль заримдаа бол одоо яг дэмжиж байгаа тийм зүйлүүд бол байна л да. Жишээлбэл миний баталсан санаачилсан хэд хэдэн хуулийг энэ хуулийг хилцэх шаардлагатай гэдээ улсын их хурл одоо шаардлагатайгаа үзсэн байж байна. Гэхдээ ажлын хэсэг нь байгуулагдахгүй, байнгын ороогүй ингээл байж байгаа юмнууд байна л да.
Хамгийн гол нь улсын их хурлын гишүүн тэр конопод арахтаа яаж дарж ийнэ л гэдэг чухал. За бид бол аргагүй яг конопон дээр очиод бол цөөдөд байгаа нь үнэн. Одоо бид нар санаа бодол нэгтэй бол цөөхөн гишүүд байна л да. Одоо яг 3 дараа тоолох юм бол байнга дийлэх асуудал дээр санаа бодол нэг байдаг гишүүд бол манай Даасран гишүүн, Болорчлон гишүүн, Заганбаатар гишүүн, би Батэрдэн авраг байна. Батэрдэн гишүүн. За нэг ингэсгээд л одоо ерөнхийдөө цог гишүүн байна. За тэгэл ингэсгээл ерөнхийдөө бараг дуусч байгаа юм л да. Гэтэ яг заримдаа үнэхээр асуудал бид нар дандаа л одоо 6-7 хүн эсрэг байгаад байгаа юм биш шүү дээ. Бас одоо нэг 10, заримдаа 20, заримдаа 30 хэд болчин тэгэл цөөнх болоод үлддэг юм зөндөл байна л да. Яагаад ингэж асуусан гэхээр өмнөх дугаарт би хэлсэн тий ард түмний хайрлын намын дараа гүндлээ ламжийн гүндлээ орсон. За тэгээ би хэлсэн та ингээ 12 жил суулаа тийм ээ. Улсын их хурлын гишүүн хийлээ. Тэгээ одоо ингээ дахиад дэвшиж яах гээд байгаа юм бэ гэсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэгээ одоо дахиад дэвшиж та юм хийх юм уу? Яах 12 жил та юм хийгээгүй ч гэсэн чинь цөөдөд идэх юм а гэдээсэн байхгүй юу. Одоо юм бид нар чинь ингээ сүрэг хүчин юм хэлэхээр цөөдөд идэх юм уу? Дийлэнх нь ингээ аваа яг түрүүний тантай ер нь шугам ижлэх юм хэлжсэн. Дийлэнх нь ингээ аваа явчихаар бид нар ингээ одоо юу ч хийгээгүй одоо юм цэнгүү мэд харагдаад байгаа л гэдэг юм л да ер нь бол. Тэгэхээр бид нар одоо ингээл зөв хүмүүс сонгогддог. Гэхдээ бид нар буруу шийдвэрийн чимэг төдийл болчиход байгаа байхгүй. Тэр энэ систем бол би үндсээр буруу байна л гэж хэлэх гээд байна. Парламентын засаг хамаг юм ингэдэг. Тэгээд одоо нэг манай эн чинь уул нь бол их хялбархан, их амархан, их зөв шийдэж болох олон ямыг боснуулж хайж гэн, эрх ашигын зөрчилд оруулж гэн, үе олон процедураараа ингээд маш ойлгомжгүй болуулж гэн, удааж гэн. Тэгэхээр бид нар бол их ойлгомжтой, цэгцтэй системтэй л болмоор байгаа. Ер нь одоо ч гэсэн ярьдаг л да. Жишээлбэл улс төрийн төвчөөний гишүүн 7 гишүүн л Монголоор нэг авч яваад болоод байсан. Тэгэхэд бас их нормальны сайхан авч явдаг байсан. Гэтэл Монгол улс өнөөдөр 76 за дээр нь тэгэл сайд нар ерөнхийлөгчгээл нэг нормальны 100-аад хүн бол авч явж чадахгүй л байна шүү дээ. Ер нь айлгэр дотор ч гэсэн зөвөр Монгол орноо бид нар чинь бол 3 сая хүнтэй нэг жижигхэн айлгэр гэж бодоход айлгэр нэг 10 ам бүлтэй айл аруула том толгойтой аруула шийдвэр гаргадаг ерөөсөө эвэлдэггүй нэг нэгэж дагддаггүй уйл тэр айл бол асар хүнд. Би ч зээл авлаа. Үгүй чи зээл авч яхад би яагаад зээл авч болтгүй юм. Би ч байшингаа тавина, би тэгвэл машина тавина, би тэгвэл эмээгийнхаа тэтгэврийн зээлийг авлаа гэдэг. Ингээд хоорондоо уртсалдаад ингэдэг болвол тэр айл зүгээр л сүрнэ ойлгомжтой. Монгол яг л ийм л байгаа байхгүй. Тэгээ бид нар толгойтой болох хэрэгтэй. Удирддаг болох хэрэгтэй. Тийм л одоо систем рүү ямар ч байсан Монгол улс нэг хэсэг хугацаанд ингэж цэгцэрэхгүй л бол цаашаа яг энэ байдлаар бид нар явах боломжгүй болцсон л гэж би харж байна. Улсын их хурлын гишүүд дуршлагчдгийн гэсэн. Одоо эхний 4 жил ч юм уу, 8 жил ч юм уу. Тэгээд та өнгөрсөн 4 жилийн хугацаанд ер нь юун дээр алдаж, юун дээр онож, тий? Ер нь дуршлаг хоримтлуулав. Ер нь таны одоо 4 жилийн хугацаанд одоо энэ дотор нь ороод ингээд буцлаад үзлээ шүү дээ, тий? Яг уу би бол юу гэдгийг энийг улсын их хурлыг нэг дамжаа амжаа зарим нь их энэ бол том их сургууль мургуул гэдэг. Би бол тэгж бодож орж ирээгүй. Парламент бол өөрөө тийм олон өнгөн байгаа штэ бол энд одоо яг манай парламентын систем бол хамгийн ухаантай 76 орж ирдэг тийм систем биш. Энэ бол ямар систем гэвэл яг л ард түмний төлөөлөл гэж байгаа байхгүй. Ард түмэн донд ямар хүн байна яг л тэр төлөөлөл байж л байгаа. Боловсралгүй хүн байна уу? Жохон одоо юу ухаантай хүн байна уу? Эрх ашиг мөнгөний төлөө хүн байна уу? Игэл жирийн те одоо ямар ч наад захын би одоо энэ парламентыг юу гэдгийг 26 жил Монголын төр бол 26 жилийн туршид явсаар аваад нянгаруудын цуглуулга болсон гэж хэлсэн. Тэгэхээр яг л ийм одоо төлөөллүүд бол бүгд байгаа. Тэр энийг хамгийн ухаантай юм шиг заримдаа хүмүүс ойлгодог. Энэ бол нөгөө төр бол хамгийн дээд байх хэвээр төрийг хүндэлдэг, хайрладаг, шүтэн биширдэг. Энэ бол одоо биднийг авч явдаг, чиглүүлдэг ийм одоо том хүчээ гэж Монголын ард түмэн эртнээс биширч хүндэлж, дээдэлж цай сууныхаа дээжийг өргөж ирсэн. Одоо болтол тэр ухамсар нь хэвээрээ байгаа. Тийм л байх хэвээр гэж. Тэгээ тийм зүйлийг л хүсэн хүлээдэг төрөөс. Гэтэл энэ төр нь энэ парламентын тимийг нь хангаж чадахгүй болохоор юм буруу тийшээ яваад өгсөн учраас тэрнтэй хүмүүсийн оюун санаа өөрөө зөрчилдөд байгаа байхгүй. Тэр хүмүүсийн тэр оюун санаа бол зөв төрөө хүндлэхгээ дээдлэхгээ эдрийн гаргаж байгаа шийдвэр зөвдөө төрөл юм чинь биднээс ухаантай байгаа гэж ойлгоод тэд нар 26 жил ингэ дагаж явлаа шүү дээ. За арайч үгүй л гэдэг. Юу ч бидний зарах вэ? Арайч хүн болгоныг ийм их өрөнд хийчээгүй байх гэж. Энд чинь нөгөө төрөө дээдлдэг Монгол хүний сэтгүү 26хан жилд арилахгүй шүү дээ.
Гэтэл яг тэрэн дээр нь далимдуулаад бүхнийг хувааж идсэн, залилсан, луурдсан, өмнөх үеийнхний бүтээсэн бүх үйлдвэр, бүх одоо тэр бүтээсэн бүтээн байгуулалтуудыг нь хувьчилж авцаасан цөө идэв хүмүүс. Дээр нь байгааг нь хувьчилж авчаад болоогүй дуусахаар нь газар доорх руу н орсон. Тэгээ бүгдийг нь хувааж идсэн. Газар доорхон дууссан. Одоо тэгээд нөгөө ураа мураа ингэ явж шít одоо. Тэгээ ийм юмыг бол одоо бид нар сая монголчууд 26 жилд арлуулсан эцэст одоо энэ биш юм байна. Энэ арай биш байна. Тэр бол ийм байх ёсгүй гэдэг юмыг сайн ойлгож эхэлж байна. Яг бүр мөсөн одоо оройтсон бол биш. Харьцангуй оройтч ойлгож байгаа ч гэсэн одоо л тэгтээ цаг нь мөн энийг өөрчлөх юм болцоо бол байгаа. Би хинээс жижиггүй хинээс санаа зовхгүй нэг зүйлийг хэлж байгаа нь цаашид яг ийм систем, яг ийм парламентын засаглаар Монгол орныг цаашид авч явах боломжгүй болсон. Тэгэхээр бидэрт үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй. Бид нар засаглалын хэлбэрээ өөрчлөх ёстой. 26 жил 76 71 70 80 хүн Монгол орныг авч явахдаа уруудуулаад одоо илгээр нь хэвтүүлж байна л да. Харин нэг 10 жил нэг дундаж ухаантай хүн авч явсан бол энэс хамаагүй хол явах байсан гэж би боддог. Тэгэхээр энэ систем бол биднэрт биш байна. Магадгүй бид нар тодорхой хугацааны дараа 10 жил нэг цэгцэрсний дараа буцаад одоо арай алгуураар ардчлах тийм хэрэгцээ гарч ирж магадгүй л дээ. Тэгэхээр одоо бол энэ бол биш. Энэ системээр цаашаа явах бололцоог учраас бид нар үндсэн хуулийн өөрчлөлт рүү орох нь гарцаагүй гэж үзэж байна. Миний төлөөл явна цаашдаа. Одоо улсын их хурлд өрсөлдөх үү? Өрсөлдөн. Хаанаас? Чингэлтэд үргээс. Ямар нэгэн намын харьяа юу? Эсвэл бие даах гэж байна уу? Би тэрийг хараахан шийдэггүй байна. Яг нь энэ бол бас төвхтэй процесс, эрсдэлтэй процесс. Гэхдээ би одоо хувь хүний нэх бодоод байгаа юм даа алга. Төрөний нэг хүн хэллээ уянгаа бол их хурлд байх үгүй юу гэдэг бол миний хувьд одоо байвал сайн байна. Би илүү одоо шат дахиж үргэлжлүүлнэ. Гэхдээ энийг сонгогч шийднэ. Сонгогч шийдээд үнэхээр уянгаа одоо байх ёстой зүйл юм а гэвэл би дараагийн 4 жил бол арай өөр төвшөнд ажиллах ёстой гэдэг ийм төлөвлөгөөтэй байна. Тэр бол юу вэ гэвэл үгээ ажил хэрэг болохын төлөө явах ёстой. Сая би үг хэлж байхдаа энэ системийг өөрчлөх гэж аль болох өөрөөсөө хамаарах бололцоотой болоод бололцоог бүхнийг хийсэн ингэж үзэж байгаа өөрийгөө. Тэгэхээр бол энэ 4 жилд надад харамсах юм байсангүй. Би тэгээд энэ парламентыг зүгээр нэг дамжаа гэж үздэггүй учраас юунд орж ирж байгаагаа яах гэж орж ирж байгаагаа мэдчихсэн учраас би хийх ёстой зүйлүүдээ бол хийсэн. Тухайлбал би парламентод орж ирмэгцээ ерөөсөө бүгдээрээ тарчаа. Одоо үндсэн хуулийг өөрчлөх өөр бүтцийг бий болгоё. Ингээд үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ оръё. Бүгдээрээ энэ улс орноо нэг зөв тийш нь голдролтод эргүүлсэн юм түүхэн зөв парламент болж түүхэнд бичигдээ. Тэгэхээр одоо өөрсдөө тараад үндсэн хуулийг одоо өөрчлөх ийм ажил руу ханцуу шамлаа орцгоё гэж ингэж уриалсан. Тэг мэдээж тэрийг бол хэмж сонсоогүй л дээ. Тэгэхээр би дараагийн 4 жилийн өөрийнхөө төлөвлөгөөг бол улс төрийн хүчин зохион байгуулах яг энэ ярьж байгаа зүйлээ би бас бичиг баримт болгоод бодлого болгож төлөвлөж гаргаж байгаа тавьж байгаа. Тэгээд энийг хэрэгжүүлэх тийм хүчин багийг системийг одоо цуглуулж бий болгох ийм ажлыг хийх ёстой гэдэг ийм төлөвлөгөө зорилтыг өөртөө тавиад ажиллаж байгаа. Та логийн зовтой хамт шудрагаас сэвслийн бүлгээс гарлаа тийм ээ. Ингээл амархан гараа явчих бол тийм үү? Энэ тийм амархан шийдвэр биш байсан. Би шудраг сэвслийн бүлгээ банк шүүмжилсэн л дээ. Манай шудраг сэвслийн бүлэг хэрвээ сонгогчид санаж байгаа бол 23.4% манай шудраг сэвслийн эвсэлд өгсөн тэр сонгогчид бол манай Монголын аврах 5 хувьсгалд бол найдаж итгэж ингэж одоо саналаа өгсөн гэж би ойлгож байгаа дийлэнх нь. За гэтэл энэ 5 хувьсгалынхаа төлөө шудрагс бүлэг маань бараг л явсангүй л дээ, үндсэндээ явсангүй. Харин 5 хувьсгалыг ярьж сонгогчдоос санал авч гарч ирчээд тэр саналаа дандаа л албан тушаал наймаалцсан. Харин тэр албан тушаал наймаалцч болно. Албан тушаалаа авчаад дахиад 5 хувьсгалаа хийхин төлөө ажиллах ёстой. Гэтэл тэгж ажиллаж чадаагүй. Энэ хангалтгүй байсан гэж ингэж би бодож байна. Би одоо бүлгээс гарна гэж одоо 2-3 жилийн өмнөөс шуугаал гэдэг байлаа ш. Намайг банк шудраг сэвслийн бүлэгтээ шүүмжлэлтэй хандахаар.
Тэгэхээр одоо юу гэдгийг гарах бол хамгийн амархан сонголт байсан надад. Хамгийн амархан, хамгийн сүүлчийн сонголт байхгүй. Түүнээс наан энэ бүлгийг чинь бас одоо энэ олон бас 10-аад хүнтэй заримдаа альч олон байхгүй ийм парламентод бол асуудлыг аль тийшээ шийдэх вэ гэдгийг шийдвэрлэж байгаа юм хүчтэй бүлэгт бол байж саналаа илэрхийлж тэр бүлгээр бас одоо шахалт үзүүлж том асуудлуудыг шийдвэрлэх бололцоотой гэж би ингэж найдаж ирсэн. Хамгийн сүүлд оюу толгойн гэрээг одоо ядаж одоо энэ алдагдaltaй гэрээг бойлуулах Дубайн гэрээгээр монголчууд одоо 2037 оноос ашиг аавна гэж ярьж штэ ерөнхий сайд ичгүй. Би одоо 37 оноос би ашиг авах уугүй. Тэр бол маш эргэлзээтэй. Ийм алдагдaltaй хохиролтой болгож монголчуудыг олон тэрбум долларын өрөнд оруулж байгаа энэ гэрээг ядаж алдагдлын цаашлуулахгүй байх тийм болцоо шударгаас эвсэлт байсан. Харамсалтай нь тэрийг хийгээгүй. Харин ч одоо за оюу толгоогоор чи ингэж яагаад ерөн шадар сайдыг авчруул яасан гэдэг ийм юм ярихаар би үнэндээ энэ бүлэг бол даанч одоо үнэндээ миний эцсийн одоо арга одоо шавхтж байгаа юм л да. Олон ч асуудал гачуурч дээр би бүлгээ өөр агаасаа гэж хүссэн. Цагаан сургын орд дээр би шударгаас эвслийн бүлэг шударга байгаасаа гэж үзсэн. Оюу толгой дээр шударга байгаасаа гэж үзсэн. Үнэндээ бол ийм томоохон ажлууд дээр шударга байж чадаагүй маш их харамсаж байна. Ер нь нам эвслийн бүлгийг орхино гэдэг улс төрчид тийм амархан шийдвэр бас биш байдаг. Надад бас амаргүй байсан. Гэхдээ одоо үзэл бодол итгэл үнэмшил энэ юмаа дагаж надад санал өгсөн. Шударгаас эвслийн бүлэгт санал өгсөн тэр сонгогчид хэл хүүхтэй байхын тулд ингэсэн шүү. Тийм учраас би гарсан гэдэг би тайлбартай байх ёстой. Гэхдээ бол энүүгээр одоо бүх юм дуусч байгаа биш. Яагаад гэвэл энэ бас нэг талдаа сайн талтай. Өөрөөр хэлбэл шударгаас эвслийн бүлэгт ямар хүмүүс байсан? Яагаад тэр хүмүүс энэ шударгасны төлөө явахгүй юм биш үү гэдгийг сонгогчдоос таньж авсан. Өөрөөр хэлбэл чек хийсэн. За энэ бол одоо чагт тавьсан л да. Шударгаас эвслийн бүлэг шударгасны төлөө явахгүй бүлэг байна гэдэг бол чагталж авсан учраас энэ бас сайн тал нь бол энэ байх л та гэж ойлгож байна. Анхнаасаа нөгөө нэг яриад хэлээд байсан зүйлээ хийхгүй болохоор л ерөнхийдөө тусдаа замаа сонгосон л гэж ойлгож байна тийм. Тийм л дээ. Одоо жишээл Монголын аврах 5% ёсгол гээл ярих юм бол их сайхан үнэхээр л одоо Монголыг өөрчилж болох сайхан хөтөлбөрүүд л дээ. Тэгээ харамсалтай нь одоо тэрнээс үнэндээ бол хийж чадаагүй. Тэгээ би бол бас бараг чадахгүй дээ гэдгийг ерөнхийдөө гадарлаж байсан учраас ер нь бид нар засагт орох хэрэг байгаа мó. Сонгогчид нэгэнт бид нарыг ирэх баригч болгоогүй. 23.4% санал өгсөн. Тэгэхээр яг энэ саналдаа таарсан суудлаа байр сууриа эзлээд бүгдээр ингэ явуул яасан юм бэ? Тэгвэл илүү зарчимтай шударга шүү. Тэгвэл 16 онд бүгдээрээ эвслэрээ олон холоод харин энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэх бололцоотой саналыг сонгогчид биднэрт өгч магадгүй штэ гэдэг ийм саналыг бол би тавьсан л да. Тэгээд энэ дээр бол ёстой яг ганцаархна байсан бүлэг дотроо. Бусд нь бол хамтарч засаг барихын зөвөө ганц нэгэн ажиллаач гэсэн явуулах ёстой гэсэн. Тэгэхээр би за тийм ч үсттэй гээд ингээ олонхоо дагсан. Гэтэл одоо явуулах байтугай нөгөө үедтэй нийлээд ингээд гачууртаач цааш нь явуулаад оюутлогоогоч цааш нь хийгээд ингээд ахаар үнэндээ бол тийм байх бас хүний чинь сэтгэл зүр хүрдгүн байна л да. Нөгөө оюуныг сэтгэлийг нь эзэмдэж чадахгүй бол би энэ одоо сэтгэлийг нь эзэмдэж чадвал би энэ хаа олдох вэ гэж манай Чингис хаан байсан үг гэдэг. Тэгээд сэтгэл оюуныг нь эзэмдэж чадахгүй одоо би тэнд байгаад одоо юу ийх вэ? 2-3 жил ярьлаа л гэж шүү дээ. Намаасаа гарах гал 2-3 жил ярьлаа. Тэгээд одоо ингээд намаасаа гарчлаа сонгуул боллоо. Тийм бүлгээсээ гарчлаа сонгуулиуд өгөхөд ирлээ. Тэгээд яагаад заавал сонгуулийн өмнө ингээд гарах болсон юм бэ? Тэгээд та ер нь нэг юм хүлээгээд байсан юм уу те? Ер нь за ингээд ингэ болчихлоо гэсэн маягтай юм хүлээгээд байсан юм уу? Яагаад гэсэн? Гэхдээ яг би үнэндээ хүлээлт бол оюутлогоо Дубайн гэрээ дээр би бас шударгаас эвслийн бүлэг нааштай асуудлыг шийдвэрлээд энэ гэрээг учиргүй одоо цааш нь явуулаад хүлээн зөвшөөрүүлчихгүй байх тийм эрх хүч чадал бол шударгаас эвслийн бүлэгт байсан. Тэгээд ядаж нь оюу толгоогоо одоо эвслийн бүлгээр дамжуулаад наашлуулж болох байхаа гэж бодсон. Яг гэвэл жишээлбэл шударгаас эвслийн бүлэгт улаан сайд, тэрвш тавар сайд гээд одоо манай хоёр сайд чинь энэ эвслийн бүлгээс сайдаар томилогдоод оюутлогоон гэрээний хөрөнгө оруулалтын хэтрэлтэнд одоо шалгалт хийгээд ажлын хэсэг томилоод ингээд үнэхээр нааштай дүгнэлтүүдийг гаргасан сайд нар манай бүлэгт байсан. Дээрээс нь би байна, манай цог гишүүн байна оюутлогоон төлөө, баасан хүүгшин оюутлогоон төлөө дуурдаг. Дээрээс нь манай эвслийн дараа одоо би шударгаас эвсэлч өөрөө оюу толгоогоо одоо Монголын ард иргэдэд авч өгөхийн төлөө байна. Дийлэнх хувийг нь Монголын ард иргэдэд монголчууд эзэмшдэг болохын төлөө явна. Ер нь одоо байгалийн баялаг ашигт малтамлын шудраг хуваарлтын төлөө явна гэж ингэж амласан учраас бас энэнийхээ төлөө энийгээ бодоод бас ч гэж одоо өмнө гачуурч шиг цагаан суурах шиг оюу толгоогоо явуулчихгүй болов гэж найдаж энэ асуудлыг бас шийдэхийг хүлээсэн.
Гэтэл энийгээ бол тэгэл цааш нь л явуулчлаа л да. Сайдын судлаар суулаад. Тэгэхээр одоо бол тэнд байх надад шаардлага байхгүй. Өндөө Дубайн гэрээ бол сайхан шийдэгдлээ шүү дээ. Тэгээ бас юу хэлэх гээд байна гэхээр сонгуульд төхөөдөрлөө гэлээ. Яг сонгуулийн өмнө ингээ гараад тэгэхээр одоо юу ч ингээл хоёр талаас хардаг хүмүүс их байгаа шүү дээ, тийм. Нэг тал нь муу хэлээл, нөгөө тал нь сайн хэлээл ч юм уу. Эсвэл дундыг баримтлал явдаг хүмүүс байгаа. Оюун гишүүн бүлгээсээ гараад сонгуульд төхөөдөрөхээр бас нэг өөрийнхөө PR хийх гэдэг чинь. За энэ бүлэг бол үнэхээр ийм байна гэдэг нөгөө бүлгээ ингээд тэгээ өөрийнхөө ингээд бас PR хийгээд бүлгээсээ гарч байгаа юм уу гэсэн яриатай хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Яг одоо нэг том зовлон энэ бол тийм зөв хандлага бол биш шүү гэвэл одоо хүн бүхний хийсэн юм сонгуультай. Одоо нэг гайгүй дуурайд нийгмийн шүүмжлэлд хандсан хүний хүртэл одоо дуучин жүжигчин юу ч нэр дэвших гэж байгаа юм бол гэдэг болсон ба шүү дээ. Биднийг байтугай тий. Тэгэхээр энэ бол айгүй тийм эрүүл биш хандлага руу нийгэм өөрөө орцсон. За би бол тэр нь хүн юу гэж намайг юу гэж хэлнэ үү? Тингээ илчих болов тгээ илчих болов гэдэг имэйлт бол байхгүйгээр зүгээр юм хийн. Тэгээ тэр бол цаг хугацааны шалгуур байдаг. Яг хөө тэгээ хүн болгон дураараа ярьдаг. Тэгээд тэр жалчиж байгаа хүн болгоны үгэнд нь хариулдаг байвал ч одоо юм цаашаа явахгүй би зүгээр хэлэх ёстойгоо хэлнэ, хийх ёстойгоо хийн. Хин намайг юу гэж хэлэх нь бол тийм чухал биш. Тэгээд өмнө шалтгаануудыг тайлбарласан. Тэгээд тэр л юм. Та өөрөө бол бие дааж нэр дэвшиж гарч ирсэн хүн тийм ээ. Шингэлтэй дүүргээс. Үгүй шударгаас ивслээс гарч ирсэн. Би сая бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүс асууж байгаа тэгээд. Одоо энэ нэг дуучид тий одоо тийм хүмүүс нэр дэвших гэдэг та түрүү хэллээ шүү дээ. Одоо ингээд дуучид хүмүүс нэр дэвших гэдэг. Эдгээр хүмүүсээр ер нь ямар бодолтой байдгийг тийм ингээд шин залуу хүмүүсийг гаргаж ирээд тий бас ингээд ассан галан дээр нь ажиллавал яа тийм юм хийдэг юм бол яа гэх юм бол таны үзэл бодол ер нь ямар байдгийг энэ дээр. Гэхдээ ер нь бол жишээлбэл манай ингээл дуучид спортынхын ингээл ихнэр дэвшээ гэж тэгж штэ. Тэрийг нэг шоолол буруутгаад байх юм байхгүй. Яагаад эдгээр ингэх болов гэж асуух хэрэгтэй байхгүй. Яагаад? Жоо хамгийн ухаантай 76 хамгийн мундаг хүмүүсээ ингээд сонгоцсон гээл 26 жил харлаа штэ. Тэр чинь нүдэн дээр нь улс орон сүрээд мөхөөд эргэн тойрных нь ядуураа тавхаараа дархинд ороод ажилгүй болоод ингээд сүрч штэ нүдэн дээр нь. Би эднээс арай дээр нь би ядаж эх орноо худалдахгүй гэж тэр хүний толгойд юм орж ирж шít. Яага буруу гэж. Би хэнийг ч буруутгахдаггүй. Жишээлбэл тэр манай дуучин нараа би сүүл тэр нэвтрүүлгийг харсан. Тэр их зөв хариулт хэлж илээ тэр залуу жишээлбэл. Гэхдээ яагаад надаас ингэж асууж байгаа. Тэр хүн бол улс орноо би эднэр шиг зарахгүй. Тэр хүн ямар ч юм луурдаагүй. Тэгээд ингэж одоо хэлж штэ. А чи наад асуултаа тэр сая доллараа мартдаг хүнээс асуу. Улс орноо зарцсан 26 жил улс орны эрхийг тасралтгүй барьчаад 22 тэрбум долларын өрөнд оруулсан тэр хүмүүсээс асуу гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр маш зөв. Тэр хүмүүсээс асуух хэрэгтэй. Өнөөдөр нарааг шоолох биш. Яагаад нараа улс төрд нэр дэвшиж гэж шийдэх болов? Яагаад энэ тамирчид, яагаад энэ өөр эгэлжирийн хүмүүстэй зүгээр л амьдрч чадахгүй болохоор эдгээр яагаад бидний зүгээр амьдруулж чадахгүй байгаа юм? Гэхдээ би юм хийдгүү маа гэхэд ядаж улсаа зарахгүй штэ гэж толгойд нь орж байгаа нь эрүүл бодол байхгүй эрүүл бодол. Тэгээ нөгөө талдаа жишээлбэл яах вэ тэгэл энэ чинь бүр нэг тийм улс төрийг авч явна төрийн одоо түшээ төрийн хүн гэдгийг бол тийм нэг бүр нэг нөгөө талаас нь харуул бас нэг алиа шалаа юм болгочихж байгаа байхгүй хинж орж болж л байдаг тэгвэл яах вэ бүр хүний санаанд багтахгүй хүмүүс ороод ирэхэр чинь би түрүү хэлсэн бүү нянгарууд дүүрчгэр чинь ч одоо хүний оюун санаанд нь толгойд нь бас багтаад шүү дээ би ч юу чадах юм бол энэ чадаад байхад үгүй энэ 10 жилдээ л уваагүй муу амтан байсан энэ ч одоо хулгайч дээрэмчин байсан энэ ч муу сурдаг байсан энэ ч шороо оронгоор явсан хажууд нь байсан хүн ингээд өөрийнх нь дээр гарчаар хүн чи бас гутардаг юм байна л да төрдөө. Гэхдээ энэ одоо тоо одоо чаддаг надаас хуулдаг энэ юм арчаагүй юм байсан те. Энэ ийм ёс суртахууны доголдолтой ийм юм байсан миний дээр гарчаад намайг удирдаад миний амьдралыг ингээ явж явах гэж даанчтэй гэж хүн нэг талаас гутардаг. Нөгөө талдаа дургуун өрхөөр яагаад би болохгүй гэж ингэж боддог юм байна л да. Тэгээ энэ бүхэн чинь өөрөө яг тэ гэртээ дөрвөө 26 жил Монголын төр өөрөө одоо хамаг хог шаар шахруу гэл тэгэл цуглуулдаг үүр болцсон байна. Тэгээд энийг л бас өөрчлөх хэрэгтэй л дээ. Тэгээ сүулдэ бүр алиа хошин жүжигийн тайцсагч юм шиг ийм бүр нэг төрөө доог тохуу хийсэн, наргаан хийсэн тий бүр адалсан, шоолсон энэ 76-гийн л нэг байвал дэвсэж болдог, нулимж болдог. Би бол жишээлбэл тийм хит хүндэтгэлгүй хандлага жоохон эмзэгэлдэг л дээ өөрөө. Би одоо ямар муухай байсан ч гэсэн төрийг хүндлэх, төрийг дээдлэх, эрхэмлэх тийм чин сэтгэл бол надад байдаг.
Зүгээр төрийг дээдлэнэ гэдэг бол энэ муу ага хувь хүмүүсийг гэсэн үг биш л дээ. Төр бол өөрөө мөнхийн юм. Хүмүүсийн солигдож болдог. Төр гэдэг чинь өөрөө бодлого энэ үндэстнийг одоо хооч ирээдүйд ч гэсэн авч явах л одоо хизээд насан турш одоо мөхөн мөхтөл нь авч явах л одоо тийм л бодлогын нэгдэл шүү дээ. Тэгээ тэрийг бол залгамж шанараараа тий байнга одоо шалгарсан хүмүүс нь л авч явж явах хэвээр. Тэгээ өнөөдөр бол тийм байхгүй болцоод харал хүмүүс ингэж хандаад байгаа л да. Тэгээ тэрэнд бол нэг буруутгаад байх чинь байхгүй. Зүгээр язгуур арна л бодох хэрэгтэй. Яагаад юм болчихв? Бид яаж энийг өөрчлөх вэ гэж. Үндсэн хуулийн цэцгээд түрүү ярьсан. Үндсэн хуулийн цэцгийн дараа амарснаг татан болгосон шүү дээ, тий. Тэгээ энэ дээр таны үзэл бодол ямар вэ? Энэ зөв юм, буруу юм уу тий? Үгүй одоо тэгээд төрийн институцийн хоорондын зөрчил маргаан гэдэг юм чи ер нь ингээл туйлдаа хүрээл те тэр нь зөв буруу гэл ингээл их зовлонтой юм руу болчлоо л да. Төр өөрөө доктортой биш, төр өөрөө хүмүүсийн хүндлэл хүлээхгүй. Бид нар чинь бүгдийг л одоо их болдч төр элбэгд орж төрөөр сайхан бэлэгч төр гээл те бүгдийг ингээл хүндлээл ингэж харж байтал хоорондоо хэрэлдэг, талцдаг, зодтолдог, нэгнийхээ муу мухайг бүгднийг уудлаад, ээлжилж сольж уудлаад гаргаж ирээд бүгдийн ширээн дээр тавиад нийгэм цацаад нөгөөдөл нь одоо шавар шавхаа болтол гიშгэлээд нулимаад ингээ хайчхаар чинь төр өөрөө бүр одоо хөрөвдмөр байдалд ордог. Энэ төрөөс юу ч гарахгүй. Энэ төр юу шийдвэрлэж чадахгүй л ийм л болчдөг юм байна л да. Тэгээ төрийн институт хоорондын энэ зөрчил бол илэрч харж байгаа нь Монгол төр ямар эмгэгтэй байдалд орсны л нэг шинжилтэй. Тэгтээ бас энэ нь одоо нэгэн төр бүх шатандаа ингээ ялцарсан байгаа цагт бол тэгэл хэцүү л энэ баг зөв юм л та. Тэгээ цэцгийн дараа бол яг жишээлбэл Lexus машин үнэтэй машин авч унчаал тэг яах надад одоо Excel унуулах гаяа гэ тэ яа болохгүй гэж. Төр ядуу ийм ядарсан ийм байгаа үед бол яагаад машина хямдхан машин унж болохгүй гэж юу. Одоо Excel нь юу юм? Одоо гэхдээ тийм биз дээ. Би бүр хүмүүс тэр байтугай яа дугуй наадч явж болно, автобус арч явж болно. Дөнгөж 90 он энэ тэр анхны одоо ардын хурал, анхны улсын хурал байхад төрийн ордонд улсын хурлын гишүүд чинь 2 автобусаар явдаг гэсэн чинь 2 чиглэлд. Баруун зүүн хаалган дээр 2 том автобус ирээ зогсдог. Хороол мороол тэр чиг явдаг хүмүүсийн нэг шигт автобусанд суулгадаг. Баян зүрхийн тийшээ явдаг нэг автобус авч явдаг. Тэг өглөө бас автобус ингээд хурааж цуглуулдаг. Тэг ийм л байсан шүү дээ. Тэр байтугай автобусч байхгүй одоо би мэдхийн бямдарж одоо цэцэн хүн эрхийн комиссийн даргуулсан бямдарж байгаа. Гэхдээ одоо ястаа хэцүү юм а би их хурлын гишүүн гэсэн чинь өглөөг хандвагтар загнуулаад гээд одоо ингээд иржсэн. Тэгээд зүйлдэ автобустай болгосон юм лээ. Одоо бол тэр чи одоо машины янз бүр үзмрүүд. Тэгээ бид нар та нар яаж ингэж ард түмнээ ядууруулчаад тансгалж чадж байна гэд бид нар их хурлын гишүүдийн машиныг л тэмцэл хийж явах та. Машин руу манай зарим нэг үнээс санал гарахгүй юу иргэний хөдөлгөөндөөс машин руу одоо будаг цацсан яач үлээ тэгэхэд маргааш нь одоо шууд ордны гадаа тэр сонсч л байдгийн байлгүй бол нэг ч машин байхгүй болол тэгээд энэ төмөр хашаа ингээл барайл ингээл хамгаалсан ийм түүхтэй. Тэгээ ер нь бол бид нар хамгийн хамтхан юм хэрэгжилж идэлж болно шүү дээ. Тэрнээс ерөөсөө ичих хэрэггүй. Нэг хэсэг энэ төр чинь бүр баларсан шүү дээ. Бүгдээрээ булга суусар, алт мөнгөн товчтой, дээл мэйл ерөөсөө ганганы туйл болсон. Тэрүүгээрээ гайхуулдаг, тийм зургуудаар нь сонин сэтгүүл гангардаг. Тэгээд энэ их хуралд ороод харин бол жишээлбэл эмэгтэй гишүүдийн тэр соёлыг бол би бол ард түмнээс ард иргэдээс л орж ирсэн. Надад бол гоёж гангалах тийм одоо сонирхол байхгүй жишээлбэл тэгээд одоо миний оёж өгсөн дээлмэл зүгээр л нэг дээлээр л гангардаг. Одоо үнэтэй брэнд бол тэр чинь үнэтэй юмар биш те зүгээр л Монголын ард түмэн ийм байхад би зүгээр л эгэлж ирээ ингийн л байх хэвээр цэвэрхэн л байх хэвээр. Тэгээд тэр нэг үнэтэй цайтай юм бол нэг чухал биш. Тэгэхээр тийм соёлыг бол бас эмэгтэйчүүдийн дунд бол бас нэвтэрсэн орж ирсэн гэж ингэж бодож байгаа. Учиргүй брендийн цүн хувцас тэр үнэтэй гутал дээл гоёл чимэглэлээрээ гангалдаг уралддаг юм бол одоо манай 11 эмэгтэй гишүүдийн дунд бол байхгүй шүү дээ. Энэ бол огт өөр соёлыг бас оруулж ирсэн гэж бодож бас эерэг тал нь бол энэ шүү дээ бас ганц нэг хэлэхэд. За эс баяртай холбоотой мэдээллүүдийг нэг хэсэг дэлгэж тавиад хэлсэн тий. Тэгээд тэр бол бас юуч болсонгүй тэгэл өнгөрчүү. Яг би надад байгаа мэдээллийг бол би гаргаж тавьж байгаа юм.
Тэгээд би жишээлбэл баярыг барьж ирээ шоронд идэх хүн нь бол биш л дээ. Тэгэхээр энийг төр өөрөө хийх ёстой шүү дээ. Байгаа юм бол. Тэгэхээр би энийг төрийн зохих байгууллагуудад нөхсөн авилгатай тэмцэх газар, авилгатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсэхгүй гэдэг юм шийдвэр гаргасан. Ингээр л үнээс цаашаа ингээл явах газаргүй болж байгаа байхгүй. Төр ийм байна. Энэ төр чинь өөрөө ийм мөнгөтэй, төвөрөгтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн сүлжээ болцсон. Тэгээд энэ сүлжээний дунд ингээд аалзны торон сүлжээг нэгийг хөндөд нөгөөдүүл нь бүгдээрээ хөвөрдөгдөх гээд байгаа учраас нэг бас хамгаалдаг юм сүлжээ болчиход байгаа байхгүй. Би бол тэрийг ингэж ийм шийдвэр гарна гэж мэдчихсэн. Жишээлбэл Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал тэр бумаар хүмүүстэй мөнгө тараацсан. Өчнөө мөнгө хевлээд өгцсөн. Тэгээ бид нар одоо ингээд эцсийн дүндээ Монгол банкны ерөнхийлөгчийн цорын ганц үүрэг бол төгрөгийнхээ ханшид доктортой байдлыг хянж ах юм үүрэгтэй. Гэтэл одоо доллар хэд болцсон байна? Бидний халаасан төгрөгийн ханш хэрхэн өнө? Энийний төлөө Зол Жаргал хариуцлага хүлээх ёстой юм байхгүй. Тэгээ бид нар энийг хичнээн 3 жил тавьж. Одоо Зол Жаргал ерөөсөө оруулж ирэхгүй их хурлаар. За тэгээд Зол Жаргал тэр бумаар мөнгө тараагаал ингэж ийм олон фактууд гараад байна. Их хурлаар огцруулыг оруулахаар огцруулахгүй. За тэгэнгүүт нь авилгатай тэмцэх газар өглөө. Авилгатай тэмцэх газар мөн л хэрэг үүсэх болцоогүй гэдэг ингээ хариу өгч чинь. Тэгвэл энэ бүхэн бол үр дүнгүй бас бишээ. Энэ бүхнээс үр дүнгийг олж хар. Тэр бол юу вэ гэвэл энэ систем ийм бие биений хамгаалдаг, юу ч хилээд нэмэргүй шудраг юм алхамч явдггүй ийм систем байна. Энийг нураах ёстой байна гэдгийг л ойлгох ёстой байхгүй. Сонгогчид 16 онд одоо энэ системийг яаж нураах вэ гэдэг тэр ойлголтоор саналаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл энэ хоёр одоо энэ системийг бүрэлдүүлж байгаа гол хоёр төр суур хүчин болох манан гэдэг юмыг бол одоо саналаа өгөхгүй байх ёстой байна гэдэг ойлголтыг л энэ бүхнээс авч толгойдоо батжуулж авах ёстой байхгүй. Энд нь бол би үр дүн болох байхаа гэж бодож байгаа. За нэг зүйл бас байна. Ерөнхийлөгчийг сонгуулийг 8 жил болгоно гэж таалах ашиг юм тийм ээ. Ер нь бол болох талаар яриад байгаа ш нэг юм дурдсан шүү дээ. Тэгээ энэ тал дээр яад энэ танд бас үзэл бодол байд юм. Энэ зөв юм уу буруу юм уу? 8 жил 4 жил эндүү Багдад байна гэдэг шүү дээ. Тэгээ 8 жилд бол юм хийж чаднаа л гэдэг ах шүү гэсэн шүү дээ. Одоогийн ерөнхийлөгч бол хэдэн жил байгаад юу ч хийж чадахгүй. Тэгээ бид нар засаглалын хэлбэрийг өөрчлөөд магадгүй ерөнхийлөгчийн засаглалтай юм уу? Ерөнхийлөгчийн засгаа толгойлдог ийм болсон цагт бол 8 жил сууж байгаа юм бол юм хийж чадна. Системийг өөрчилсөн цагт бол тэр одоо эрх мэдлийг арай одоо төвлөрүүлээд хариуцлага хүлээлгээд тэгээд одоо жоохон уртхан өгөх шаардлага бол байна. Үнэндээ 4 жил бол юм хийх хугацаа бол бас хараахан биш. Ялангуяа энэ системд бол бүр биш. Яагаад гэвэл засгийн газар нь жишээлбэл одоо 2 жил хүрэхгүй хугацаанд солигдож идэг, байсгаал засаг солигддог, байсгаал сайд солигддог, парламентын олонхоор юм шийдэгдэг. Тэгээд альч нам нь олон холоогүй, сүр хүчин олонтой, тэг нийгэм ийм их талцалтай, хуваагдaltaй ийм үед бол 4 жилийн парламент засгийн газар ч аль нь ч юу ч хийх бололцоо байхгүй. Тийм учраас засаглалын хэлбэрийг тодорхой олох хэрэгтэй. Эсвэл парламентын 2 танхимтай системтэй байгаад ерөнхий сайттай арай илүү эрх мэдэл өгдөг юм уу? Эсвэл ерөнхийлөгчийн засаглалтаа болоод ерөнхийлөгч нь арай илүү эрх мэдэлтэй болдго юм уу? Ямар ч байсан засаглалыг хэсэг хугацаанд төвлөрүүлж нэг хүнд арай урт хугацаагаар арай илүү эрх мэдэл өгч энэ суурил сүтгэлийн жилүүд нэг жоохон гайгүй болох болов гэж ингэж бодож байгаа. За тэгэхээр бит хоёрын ярилцах 60 минут маань бол аль хэдийн болсон байна. Тэгээд 60 минутын дотор бит хоёр олон зүйлийг бас үзэгчтэй зах цухаас нь хүрэх гэж хичээлээ. Тэгээд ер нь бол бас миний асуулт маань бол бас 7 удаас 7 удаас байсан. Тэгээд ер нь амжсангүй. Гэхдээ яг ер нь үзэгчтэй сангалтай зүйлийг бол хэлсэн байхаа гэж бодож байна. За бидний урилгыг хүлээж аваад ирсэн танд дахин баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил үйлс замун эрүүл мэндэд гэр бүлтнээс хад жаргалыг хүсье. Баярлалаа. Би бас танаа телевизийн нэвтрүүлэгт 2 дахь удаа оролцож байна. Өмнө нь сувд гэдэг нэг сайхан нэвтрүүлэгт оролцсон. Тэгээд орчин надад бас их таалагдлаа юм гоё. Надад зориулж цай чансан байна. Амттай цай байна. Баярлалаа. Өөрийн зочдтой тэгдэг юм шиг байна тий. Тэгээ аяг хэрэгсэлийн цагаан эдээгээр тавьсныг сайхан санагдлаа. Тэгээд 7 хуудасаас бичиж нэг хуудсыг нь дуусгасан үгүй тий. Үлдсэнийг нь хэрвээ нэр хаяг байвал би одоо бас өөрөө хариулаад тусдаа хариулж өгч болох юм аа гэж бодож байна. За баярлалаа. Үзэгчтэй миний Монгол ярилцлага нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Хамтдаа байсанд баярлалаа.